Хуульч шуухай залсах гэмт хэрэг хөрөнгө оруулалтын зөвөрийн талаар танилцуулж байна. Залсах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрэхэд гин буруугийн санаатай хэлбэрээр халтсан, эрүүгийн хуулийн 17-гийн 3-р зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гин буруутай үйлдэл юм. Залсах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан, үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Хуурч эсвэл баримт бичиг эд зүйлс сахин хэрэгсэл ашиглаж, эсвэл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрлийг даландуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсвэл нэр хүнд, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг уруулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 451-ээс 14,000 нийтдээ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаар ашиглаж бусдад ноцтой эсвэл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 10,001-ээс 40,000 нийтдээ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Түүнчлэн залсах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын их үүсвэр болгосон. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны зөвөрийн аргаар үйлдсэн. Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Манай улсад жил ирэх тусам залсах гэмт хэрэг нэмэгдсээр буйг статистик тоо баримт харуулж байна. Үндэсний статистикийн хороо болон цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр улсын хэмжээнд залсах гэмт хэрэг 2003 онд 713 гарсан бол 2024 онд 15,889 болж, нийт бүртгэгдсэн гэмт хэрэгт 3,6% эзэлж байгаад 35,6%-ийг эзлэх болсон буюу 3 хэрэг тутмын нэг нь залсах гэмт хэрэг болжээ. 21 жилийн хугацаанд 22,3 дахин нэмэгдсэн. Ийм төрлийн гэмт хэргийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод гардаг байна. Залсах гэмт хэргийн улмаас Монгол улсад учирсан хохирлын хэмжээ 2022 онд 229.2 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 306.2 тэрбум төгрөгт хүрч өссөн нь энэ төрлийн гэмт хэрэг хэр хурдтай нэмэгдэж буйг илтгэнэ. Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын 77.2%-ийг нөхөн төлөвлөсөн бол залсах гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд учирсан хохирлын 41.7%-ийг нөхөн төлөвлөж чадсан харамсалтай мэдээ байна. Нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2023 оны байдлаар 449.2 тэрбум төгрөгийн 68.2% нь залсах гэмт хэрэгт хамааралтай байна. Залсах гэмт хэргийн нэг тохиолдлоос дунджаар 23.6 сая төгрөгийн хохирол учирчээ. Понзи схем нь залсангийн нэг хэлбэр бөгөөд ихэлж хөрөнгө оруулсан хүмүүс дараагийн хүний оруулсан хөрөнгө оруулалтаар мөнгийг нь өсгөн өгсөөр хязгааргүй үргэлжлэх боломжтой ч хөрөнгө оруулалт тасрах үед илчлэгдэж нуран ундаг. Уг схем нь нэг хүнээс буюу оператор, зохион байгуулагчаас бүрэн хамааралтай, тэр нь ихэвчлэн харизмтай, бусдын итгэлийг олж авахдаа гаргуун, ятхан үнэмшүүлэх чадвартай нэгэн байна. Харин пирамид схем нь бусдыг эсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардна. Бусдыг эсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн хууль бус үйл ажиллагаа юм. Бараа бүтээгдэхүүн дээр суурилж бараа эргэлтэд анхаардаг олон шатлалт маркетингийн арга бөгөөд хүн эсүүлж, сүлжээ үүсгэж бараагаа олон хэрэглэгчид хүргэх зорилготой байдаг. Зэрэг дэвшүүлэх байдлаар өсөж хурдан томрох боловч түн удахгүй эсүүлэх ёстой хүний тоонд дэлхийн хүн ам бүгд нийлээд хүрэхгүй болно. Понзи ба пирамид схем хоёулаа шинэ хөрөнгө оруулагчдын мөнгөөр өмнөх оролцогчдод мөнгө төлдөг санхүүгийн зөвөрийн хэлбэрүүд ба оролцогчдыг хуурам эхэлж, эцсийн дүндээ хүмүүсийг санхүүгийн алдагдлалд хүргэдэг тул ихэнх улс оронд хууль бус юм. Гэхдээ эдгээр хоёр схем нь бүтэц үйл ажиллагааны хувьд тодорхой ялгаатай. Понзи болон пирамид схемийн ялгаа нь бүтэц орлогын их үүсвэр, гишүүнчлэл, орших үндэс, халахвч, нуран унах шалтгаанд оршино. Понзи схем нь бүтцийн хувьд төвлөрсөн нэг зохион байгуулагчтай байх бол пирамид нь төвлөрсөн бус олон эсүүлэгчтэй байна. Понзи схемийн орлогын их үүсвэр шинэ хөрөнгө оруулагчдын мөнгө бол пирамид нь шинэ гишүүдээс авах хураамж байна. Понзи схемд гишүүнчлэл гэж байхгүй, харин пирамид нь гишүүнчлэлтэй. Понзи схем нь бодит бүтээгдэхүүн, бизнесийн үйл ажиллагаа байхгүй, зөвхөн хооронд нь гүйлэх мөнгөний эргэлтээр тулгуурлана.
Харин пирамид нь шинэ гишүүн тасралтгүй эсвэлж тэднээс хураамж авах шаардлагатай. Понзи схемийн халахвч нь хохирогчид тодорхой хугацааны дараа өгөөж ашиг хүртэх хууль ёсны хөрөнгө оруулалт хийж байна гэх итгэл юм. Харин зарим пирамид схем нь хууль ёсны бизнес мэт харагдахын тулд хэд өндөр үнэтэй чанаргүй бүтээгдэхүүнийг зарж борлуулж зөөврийг өнгөлөнд алддаг. Төлөөлөгчд нь бүтээгдэхүүн борлуулж гишүүн эсвэлэх ажил хийснийхээ төлөө цалин эсвэл ашиг олж байна гэж итгэнэ. Понзи схем нь шинэ хөрөнгө оруулалт зогсоход нурдаг бол пирамид нь шинээр гишүүн эсэхэ болох үед нурдаг байна. Понзи схемийн хувьд мэдээж Бернард Медов сонгодог жишээ болно. Харин пирамид схемийн жишээ болгон онгоцны тоглоом, Fortune High-Tech маркетинг зэргийг дурдж болно. Залсангаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэж асуувал нэн төрөнд бодит бус амлалтад хуурдахгүй хэд өндөр өгөөж амлсан хөрөнгө оруулалтаас татгалзах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийхээр бол санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны хяналтын байгууллагын бүртгэлд байгаа эсхийг шалгахад илүүдэхгүй. Хөрөнгө оруулалтын компани бол эффициенттэй байх ёстой. Харин хувь хүн байвал утсаар ярих болж өгвөл уулзаж үзэх хэрэгтэй. Санхүүгийн боловсрол чухал гэдгийг байнга санаж өөрөө мэдэхгүй бол мэдлэгтэй мэргэжлийн хүнээс зовлаарай. Мөн ямар ч тохиолдолд банкны карт, дансны дугаар, регистрийн дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг үл таних хүнд өгөхгүй байж өөрийн мэдээллийг эрсдлээс хамгаалах нь зүйтэй. Залхин нь Понзи пирамид гэх төрөлтэй байхаас гадна онгоцны тоглоом, Fortune High маркетинг, орчин үеийн пирамид OneCoin зэрэг олон хувилбартай болжээ. Хөрөнгө оруулалтын түгээмэл бусад зөөврийн жишээ болгон телемаркетинг залсан, нэр хулгайлах залсан, урьдчилсан төлбөрийн залсан, төлбөрийн картын залсан, нөхөн олгуурын залсан, аккредитивийн залсан, цахим залсан зэргийг дурдж болно. Эдгээр залсангийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл хуульч шуухан, хөрөнгө оруулалтын зөөвөр, залсах гэмт хэрэг, санал болгож буй үзэх кино нийтлэлийг уншаарай. Хуульч шуухатай хамт эрүүгийн эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.